2026 оны төсвийг бохдоо үндсэн 5 чиглэл барьсан байж байгаа. Үүний хамгийн гол нь төрийн үйлчлийн түншлэлийн дагуу хэрэгжүүлэх гэдэг төслүүдийг тусгасан. За төрийн үйлчлийн түншлэлийн одоо тухай төрийн үйлчлийн түншлэлийн хуулиар бол Улаанбаатар хот сая 2025 онд бол ТЭЦ 5 хогш дах эрчим хүчийг бол гэрээ байгуулсан. Одоо 3 дугаар үе шатанда явж байгаа 3 төсөл байж байгаа. Хүннү хотын өөрийнхөө сүртэй 90 мегаваттын 20 флорын станц, дээрэс нь UG Arena, дээрэс нь Улаанбаатар Таранбай гэсэн төслүүд бол одоо явж байна. Нэг бол 2 дугаар шатнд төрийн түвшлийн хуулийн, нэг бол 2 дугаар шатны одоо урьдчилсан судалгаан дээр бол ойролцоогоор 15-6 төслүүд бол явж байгаа. Тэгэхээр 2026 онд бол Хүннү хотыг дагсан олон улсын таранзит зочид буудал Улаанбаатар хотод одоо спортыг хөгжих зорилгоор, спортыг тамирчид буух зорилгоор, спорт зохицуулбар дээр бас олон улсын зочид буудал гих мэт одоо зарим нийгмийн төслүүдийг бол бид нар төрийн үйлчлийн түншлэлээр одоо нээлттэй сонгон шалгуулалт хийхээр төлөвлөж явж байна. Төрийн үйлчлийн түншлийн тухай хуулиар явал 30 жил хүртэлх хугацаанд хувь компаниуд өөрсдөө бариад ашиглаад төрж шилжүүлэх нэг 2 удаа хууль заасан дагуу 10 жилээр сонгох боломжтой. Төрийн зүгээс бол газар, бусад дид үтц, зарим төрлийн татаасаар хөнгөлөх байдлаар бол дэмжих боломжтой тохиолдсон байна. Тэгэхээр энийг бол бүрэн шинжилгээ дуусч тэзүү бүрэн шинжилгээ дуусч сонгон шалгуулалт уралдаан зарлаад эцсийн одоо тухайн шалгарсан этикеттэй гэрээлэх явцад зарим төслүүдийг тохирдог хуулийн дагуу. Ийм зохицуулт гэж. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийн нэмэх хүрээнд одоо ямар ажлууд хийхээр төсөөл оруулсан байна. За 2026 оны хувьд бол нийслэлээс бол 6 шинэ сургууль цэцэрлэг бол барихаас төлөвлөж байгаа. Харин 2025-аас 26 онд дамжиж байгаа сургууль цэцэрлэг болон нийгмийн салбар нийт 45 бүтээн байгуулалт ажлуудыг бол үргэлжлүүлж одоо энд бол сургууль цэцэрлэг, спорт зохицуулбар ийм одоо байгууламжийг бол дуусгахаар төлөвлөлөөд бол төсөв тусгасан байж байгаа. Юун дээр төсвийн төсөл дээр энэ талаар бол тусгадаг. Төсвийн хүрээний засгийн газраас эдийн засгийн эдийн засгийн хөгжлийн яамнаас өгсөн төсвийн хүрээн дээр одоо нийслэл орон нутгууд бол хуулийн дагуу төсөө боодог. 2026 оныг бол нийт үнийн өсөлтийг бол 7% гэж бол төсвийн хүрээнд тусгасны дагуу мөн засгийн газраас барьсан бодлого эмч багш нарын цалин үе шатдаа нэмэгдүүлэх эдгээр бодлогуудыг бол нийслэл одоо засгийн газар их хурлаас баталсан төсвийн хүрээний дагуу бол бодлогод нийцүүлэн бол тусгасан байж байгаа. Онд амжаад хийгдэж байгаа нийт 44 их найдын одоо хөрөнгө оруулалтын ажлууд, нийгэм боловсрол, соёлын салбарууд бол хийгдэж байгаа. Шинээр бол одоо 12 тэрбум төгрөгийн нийт 14 ажил бол тусгацсан. Үүн бол боловсрол, эрүүл мэндийн салбарын шаардлагатай тоног төхөөрөмжийн ажлуудыг бол тусгасан байж байгаа. Энэ бол төлөвлөсөн асуултанд хариулсан. Үе шаттайгаар бол шаардлагагүй бүтцийн зохион байгуулалтууд бол хийж байгаа. Одоо эрдэнэ төлөвлөгчтэй хурлаар одоо Багнуурын мах бэлтгэдэг орон нутгийн өмчт байсныг татан буулгаж шаардлагатай бүтээн байгуулалт болох туулын хурдны замын орон нутгийн өмчт үйлдвэрийн газрыг бол байгуулах. Тэгээд Улаанбаатар хотод нэг талаараа бүтээн байгуулалтууд бол маш их явагдаж байгаа. Одоо 16 мега төслөөс бол 11 мега төслийг бол гараанаас гаргаад хийгдэж байгаа. Тэгэхээр том мега төслүүд бол одоо их хэмжээний мөнгийг зөв оновчтой менежмент хийхэд бол зориулсан менежментийн баг багт. Төсөл гэдэг бол нэг тусдаа, ашиглалт гэдэг бол тусдаа. Ийм учраас бид нар шаардлагагүй орон нутгийн өмчтүүдийг бол татан буулгаад шаардлагатай амьсгалын нэгжүүдийг бол байгуулж байгаа. Одоо Улаанбаатар хотч нь бол бүтээн байгуулалтын он жилүүд бол эхэлсэн. Шинэ Улаанбаатар гэдэг үгээрээ. Тэгэхээр энэ дээр шаардлагатай бид нар бүтэц зохион байгуулалт өгсөн. Өнөөдөр бас засаг даргын ярьж байгаа нэг асуудал бол нийслэлийн эрүүл мэндийн газар болон нийтийн тээврийн газруудыг цаашид корпорацийн журмаар буюу төрийн оролцоо бага хувийн ишлийн одоо бизнесийн зарчмаар явуулдаг бүтцийн өөрчлөлтүүдийг хийя гэдэг бол засаг дарга бас бодлого гаргаад цаашаа ингээд судалгаануудыг хийгдэж явж байгаа. 2026 онд бол орон сууцчлуулах агаарын бохирдол, хөрснөө бохирдлуудыг бууруулж хамгийн түрүүнд тусгагдж байгаа бол газар чөлөөлөлт. Буюу Улаанбаатар хотод орон сууцчлуулах бусад инженерийн дэд бүтцүүдийг хангах хамгийн том асуудал бол газар чөлөөлөлт. Газар чөлөөлөлт байхаас болоод маш олон одоо хуучин 12 оноос 11 оноос эхэлсэн бол төсөл хөтөлбөрүүд бол гацаж явсан байдаг. Ийм учраас бид нэр 2026 онд өнөөдрөөс газар зохион байгуулалтын төлөв бол хилдэж байна. Нийт ойролцоогоор 20 мянган нэгж талбарыг нийслэлийн 9 дөрвүүдийн хэмжээнд төлөвлөд байж байна. Үүнээс хамгийн том нь бол Сэл, Баян Ушууд, Эд төвүүд, хотуудын төслөө үргэлжлэхээр дээрэс нь тойрог 1-2 дугаар замуудын газар чөлөөлтүүд 6 мянган нэгж талбар бол чөлөөлөхөр байж байгаа. Тэгэхээр газар чөлөөлт дээрэс нь
бид нэр бас нийслэл Улаанбаатар хотын төвчрлийн буурлага авц замыг төвчрлийн буурлага гэр оролыг орон сууцруулах хуулийн дагуу эх жил 7 байршил дээр бас шалгаруулалт зарлаж орон сууцруулалтчлуудыг хийгээ бас төлөвлөж байгаа.